За өглөөний мэнд Өглөөний мэнд. ариунагч. За. Ариунаа захирлаа. Аа. Ариунаа дизайнер бүтээгч. Дизайнер бүтээгч гэнэ. Зохион одоо бүтээгч. Зохион бүтээгч. Зохион бүтээгч. Аха. Ер нь олон улсад юу гэж нэрлэдэг? Fashion designer. Fashion designer. За ойр дуулцаг мөн та бүхэн сая бол жоохон буу халаад яачлаа шүү дээ. Суураа хийчлээ. Суураа эхэлчлээ. Гэтэ нэрээ сонноос хамгийн сүүлд хизээ болцсон. Оны өмнө. Тэг оны өмнө. Юм байна тий. Цагс айгүй урт явж байна тий. Одоо 24 он талтаа орлоо шүү дээ. Хайста. Кон гараад нэг тийм сонин эхэлж гин гэж тэл дунд орчих юм. Энэ ариунагч юу гэнэ яачаа? Үсээ нөө микнес жоохон гэх юм уу? За. Нөө юун дээр нь цацк гэдэг чинь яг нөө микнийх мэдрэгч. Ер нь юу яд юм ариунагч? Загвар одоо фэшн дизайнер хүний хувьд аль үйлрэл хамгийн их онгоцтой үйлрлээ дээ. Хавар 100 юм биш үстэй. Би зүгээр сая тэгж л бодохгүй юм. Тийм, тухайн хүн аль үйлрэлтэй байлаа дуртай хаас л хамаарах бах та тий. Зарим хүмүүс чинь нэг юм жоохон бүүдгэр өдрөд дуртай байдаг шүү дээ. Би чинь нөгөө нарны хүн байхгүй. Нартай өдрөд дуртай. Үүний л онцлог баг тий. Тэгэл үйлрэл болгонд гоё юм байгаа. Гэхдээ ихэнхдээ манай монголчин угаасаа 100 гоё шүү дээ. Тий. Аяллалын сизон би нөгөө өөр аялах аягүй дуртай. Тэгэхэд хамгийн сүүл таашаа аялаа. Монголоороо юу? Ер нь хамаагүй. Хамгийн сүүлийн аялал нь юу байсан? За, Парис байсан болов уу? Ажлаа яаж явсан бэ? Тий. Парис байсан гэж магадгүй юм шүү дээ. Тэгж санагдаад байна тий. Таиланд, Бангкок. За окей. Юу ачаа? Ямар ч үзэж байгаа хүмүүстэй ариунагч байгаа танилцуулъя. Ер нь бол дийлэх нь мэдж байгаа. Монгол хүн мэддэг байх. Манай ариунагч бол Ариуна сүрэ брендийн одоо үүсгэн байгуулагч тий. Асури Black гэх бас брэндтэй. Одоо хамгийн ер нь идэвхтэй явж байгаа нь Ариуна сүрэ Асури Black хоёр хаа. Зүү. Тийм. Тэгээд ер нь загварын маш өндөр юм торгон мэдрэмжтэй олон жил энэ салбартаа захиур хавуулж явж байгаа тий. Одоо энэ Монголоос төлөөлж олон улсад нэрийг гаргадаг. Өөрийнхөө хувийн ажлаа игээл явж байгаа угаасаа энэ чинь Монгол фэшн дизайнерын нэр тэнд гарч ийнэ гэдэг чинь Монгол улсын нэр гарч байгаа гэсэн үг шүү дээ. Олон бас энэ том загварын шоунуудад оролцож байсан, цаашдаа ч оролцох гээд явж байгаа. Ийм мундаг одоо бизнес эрхлэгч эмэгтэй гэж ярих уу тий? Тэгин тий. Ийм хүн байгаа. Ариунагч чимшиг, бизнесмен чимшиг нэг юм үйлдвэрлэгч, аж үйлдвэрлэгч, за тэгээ борлуулалт гадаад худалдаа гэл ингээл гадаад харилцаа гэл ингээл маш олон юмнуудыг л нэг дор л бацдаг ийм бранч юм бэлээ. Фэшн өөрөө. Та тэгээ бас дээрэс нь өссөн газар нь Өссөн гэх юм бол одоо Эрдэнэт. Тийм. Тэгээд мэдээж зэрэг Улаанбаатар. За тэгээд би бол тантай нөгөө нэг адилхан Эрдэнэтийнх тийм шүү дээ. Тийм. Твиттер чинь тэгж холбож байсан. Тэр утгаараа. Манайхаас яг хуу намайг жоохон байхад бас Оросд амьдарч байсан. Нэг хэдэн жил. Тэгээд тэр Сибирт байсан. Тэгээд хүүхэд насны бас гой өдрүүдийг тэнд бас өнгөрөөсөн. За гой сэдвийн өрөөнд ярилцсан. Одоо жишээлбэл та оролцдог энэ гой загварын шоунууд байгаа тийм яг фэшн викүүдээр ингээд олон улсад бас идэвхтэй өрнөж байгаа. Одоо ялангуяа Парис, Милан тийм одоо энэ талаар нь яриулмаар байна. Тэгээ бас одоо гой төлөвлөж байгаа ажлуудыг яриулмаар байна тийм энэ загвар зохион бүтээгч хүний ажил бас яаж явдгийг тийм энэ чинь бас бүтээлч ажил шүү дээ. Айгүй их цаг ордог. Тэгээд ажиллах арга барил марил гээл тийм тэгээ ер нь бас яг өнөөдөр Монголд тийм танаас салбарын ажил хэр явж гин юу хэрэгтэй байна тий хамтрал юунууд бас тий ямар хамтын ажиллагаанууд байвал бас энэ хэдүүлээ багаараа олон улсад илүү их амжилттай байх юм тий гих мэт ингээд ярих гэж бодоод байгаа. За мэдээж эмэгтэй бизнес эрхлэгч гэдэг талаасаа бол бас та яхаарахгүй нэг үр өгөөлтэй олцож байгаа хүн. Гэхдээ бас нэг их энэ чинь эмзэг хандаад байх зүйл биш болчлоо л доо тийм манай эмэгтэйчүүд нэлээд сайн бизнесийн салбарт ингээд амжилттай ажиллаж байна. Магадгүй гэхдээ таныг анх 10 онд тий ажлаа идэвхтэй эхлүүлээ явж явах үед бол
бас арай цөөхөн байсан бах те. Өнөөдөр бол бас бизнес эрхэлж байгаа эмэгтэйчүүдийн доо бүр илүү нэмэгдсэн бах. Тийм бах магадгүй тий. Тэгэхээр бас магадгүй тухайн үеийн чаленжууд байсан гэл ингээд яри те. Зөндөө ярих юм байна. За тий сонь сайхнаас эхлэх үү ойрд яаж юм та юу хийж юм ямар ажлууд дээр төвлөрсөн юм чинь. Өнөөдөр бас гадагшаа явах гэж яхад нь гинт барьж аваа те. Та цаг гаргаад ярьж аваад баярлалаа. За ерсөн бас баярлалаа. Ойрд тэгээд ер нь бол яг өдөр тутмынхаа ажлыг хийгээл яг сайхан хийх ёстой юмнуудаа ингээл өдөр тутмаадаа айгу үр бүтээлтэй хийгээл явж байгаа. Тэгээ нөх одоо ингээл яг маргааш нөгөөдөр гэсэн төлөвлөсөн одоо орох гэж байгаа ч гэдэг юм уу тийм юм бол байхгүй. Гэхдээ яг өдөр тутмынхаа ажлыг сайхан хийгээл явж байгаа даа. Тий. Гадагшаа явж байгаа ажлынхаа сонин сайхнаас дуулгаж болох юм уу? Тэнд зүгээр нэг мундаг том брендинг нээлт болж байгаа юм байна. Тэгээ тэн дээр нэгдүгээрт оролцоо. Тэгээд яг бас хараадах ер нь энэ гадны энэ өвөр монголчууд тэр тусмаа яаж ажиллаж ийм Хөх хот руу гэсэн. Хөх хот руу. Ер нь бас мэдээлэлтэй ойр ах айгу шаардлагатай шүү дээ энэ. Тий, бас харъя ажиглая те эн чин трендээ харах гэх. Тий, ингээд хүмүүс юу хийж ийм манай хажуудлын тэр тусмаа бидний маш их харьцаж болох зах зээл шүү дээ тий. Эн чинь одоо ерөөсө биднэрт хамгийн дуртай улсын одоо хот хэсэг байгаад байгаа шүү дээ тий. Нэг юм хүмүүстэй тэднүүсийгээс юу хийж ин анзааръя. Ер нь очиж байгаагүй л дээ. Тэр үднээсээ байна. За тэгээд бас нэг сонингоос хэлэх юм бол бас нэлээд алдартай дэлхийд бас нэрээд бас нэлээд дурсгаад явчихсан хамтлагтай уулзаж бас нөгөө нэг загвар хийх тал дээр нь бас ажиллах хамтын ажиллагааны яриа эхний яриа нь бол хийгдсэн. Тэгээд тэднүүстэйгээ асуулзаад ирнэ гэсэн юм хоёр төрлийн ажилдаа л явах гэж. За тэгвэл ямар ч нөгөө аяны богц гэж ярьдаг хаа тий. Ариун байгээ гэж юурой. Баярлаа. Тий. Ер нь Аринагч одоо хоёлоо яриагаа эхнээсээ бас он цагийн дараалалаар явъя л да тий. За. Анх та Ариуна сүрий гэж брендийг яаж үүсгэж ив тий. Тухайн үед ер нь ямар мэдрэмжтэй байв? Тухайн үед одоо ажиллаа эхлүүлээд явж хаад тий. За би одоо нэг ийм бодол санаатай явж исэн. Тэр юмнуудаа бас гүйцэтсэн юмнууд нь ингэ явж гин гэж хоёлаа эхлүүл бас гоё юм болов. Тэрнээс өмнө та кофе нэмж уух уу? Тий, нэг кофе хоёлаа дүүл нэг нэмж кофе аваад тэгчээд гоё алхангаа яриа. Тэрх үү? Болж байгаа энэ хинчиж бас агаар гоё юм чи. Тэгээ. Кофего яаж харин заах вэ? Хоёр кофе нэмчих болох уу? Хоёр кофе авч явахаар авчиадгүй. Хоёр американо. За. За би чинь ер нь өөрийгөө танилцуулбал Ариуна, Сүрэнжавын Ариуна. Тэгээд аавынхаа богино нэрээр Сүри гэд нэрлсэн. Германд урлагийн их сургуулийг Бремен хотод төгссөн. Тэгээд тэнцэнээс сурж байхдаа бас ийм масс брэнд дээр яг юм туслах дизайнер гэх юм уу, оюутан дизайнер гэх юм уу та тий. Нэг 3 жил ажиллаж үзсэн туршлагатай. 2008 онд диплом ажиллаа хийгээд ер нь маш сайн хамгаалсан. Ер нь онц авсан гэх юм уу та монголоор ярих юм бол тэгээд улаан дипломтой. Тий. Тэр үе дээр үеийнхаар хэлэх юм бол одоо улаан дипломтой төгссөн. Тэгээд тухайн хотынхон бас сонин мөн дээр гарч илаа. Айгүй их юм сэтгэдэг юм креатив. Тэгэл яг үгүй эн чинь Монгол гэдэг нэг юм ондоошрлыг би бас тэнцээ ингээд гайхуулсан гэх юм уу та тий. Оюутан байх хугацаанд. Яагаад гэвэл тэр хүмүүс чинь эски хийхтэй тэгэл Монгол хувцас гэдэг чинь өөр шаал өөр түүх шаал гоё тий бүр ингээд вау гэл ингээд хүмүүсийг гайхшруулах юм маш их байсан болохоор тэрийг оюутан байх хугацаанд би айгүй гоё ингэж презент хийж чадсан л байгаа байхгүй юу. Тэр хүмүүстэй ойлгуулсан, багштай ойлгуулсан, сургуулийнхандаа ингээд яаж байсан. За тэр скийг яаж хийдгиймээ тэнцээ нэг цэцэрлэгийн төгсөх ангийн буюу 10 жилийн 1-р ангийн хүүхдүүдэд ингээд нөгөө багш нарт нь зааж өгөөд багш нар нь цаашаа хүүхдүүдэд зааж өгөх юм пирамидын системээр зааж өгж өгөөгөл тэр нь нөгөө нэг юм бас нэг юм тэмцээнд төрүүлж мөрүүлээл те
хотоосоо одоо нөгөө нэг тэрийгэ дэмжүүлээл ингээд Айл хот байсан юм. Бремен. Аха. Бремен чи айгүй гоё тийм урлагийн хот аахгүй жижигхэн юм файн юм амар гоё юм урлагийн Европын бас дээр үеийн гоё юм алдартай байшин барилгуудтай тэгээ том гоё урлагийн сургуультай юм гоё юм цэмцгэр хот аахгүй юу. Тэгээд тэрний урлагийн их сургуулийг загвар зохион бүтээгчээр төгсөө тэнцэнэ бас хичээлийнхаа хажуугаар ажиллаа. Тэгээд дараа нь би чинь Берлинд бас нэлээд анхдагч брэндүүдийн нэг дээр креатив загвар зохион бүтээгч буюу жоохон ингээд шин санаа оруулж ирдэг юм дизайнераар 2 жилиг ажиллаад тэгээд Монголдо ирсэн хүн штэ. Тийм. Ер нь бол товчхондоо гэвэл юм. Тэр үеэс ахуулаад юм болж юмалцсан байна штэ. Тэгэл нөгөө Монголд ирсэн чинь ингээл нэг юм бүх юм ингээл нэг тийм амар сэтгэлд багтдаг штэ тийм ингээл нэг юм хүч амтагдаад. Тэгээд яг хөө тэр үед ч бас залууч ээжтэй тэгээд нөгөө нэг залуу юм мэддэггүй, эрсдэл мэддэггүй, гинэн одоо юу гэх юм те ингээд нөгөө нэг зоригтой. Өстой нөгөө нэг арслангийн аманд гараа хийдэг нас нь байсан байлаа штэ. Тэрийг өөрөө мэдэхгүй би өөрийгөө их герман школтой одоо герман стандартны дагуу би өстой чамба байна. Би өөрийгөө хашир байгаа. Маш нэгт нямба байгаа гэж их боддог гэсэн аахгүй юу. Тухайн үед л би өөрийгөө айгүй мундаг ингээл тооцоолол бүх юм нарийн их холыг харж те маш ингээд чимба ажиллаж гин гэж их боддог гэсэн аахгүй юу. Одоо 10 жилийн өмнөх ариунагаа харахад тийм ээ. Тэгэл одоо бол 10 жилийн дараах бол 10 жилийн өмнөх ариунаа чи хөөх юм байна өстой. Иш гэж бодогдоод байгаа аахгүй одоо. Хайнгуй шүү чи гэдэг. Үгүй ингээд ерөөсөө эрсдлийг би асар өндөр тооцоолж ийн гэж боддог байсан ч дутуул исэн бэлээ. Магадгүй одоо ч би дутууч ягаах. Дахиад нэг 10 жилийн дараа өөрийгөө харах юм бол те иш хөөх юм минь гэд хэлэх юм гарч ирдэг л бах. Тэгээд тэр нөгөө нэг жоохон нас нь яваад юм хийгээд үдцсэн хүмүүсийн тэр нэг залуу хүмүүст өгөөд өгдөг зөвлөгөө чинь яалтчгүй л нөгөө өөрөө туулаад үдцсэн энэ хүн яана ингэх гээд дэш шүү гэдгийг ингээд төрүүлээд хараад байгаа болохоор л тэгтээ яг үнэндээ ингээд юм бэлэн штэ. Яг хүн угаасаа өөрөө л хийж үзчихээж туулж ээж ойлгодог, мэддэг, суралцдаг. Одоо ээж аав ах дүү нар хэлжилээсэн надад тий найз нөхдүүдээс хэлжилээсэн. Ариунаа тэгж болохгүй даа чи ингэж болохгүй даа гэж хэлжилээсэн. Тий хэлээгүй биш хэлжилээсэн. Чи ингээрээ тэгээрээ гэж хэлжилээсэн. Тэгж яхад би үгүй би ингээд маш нарийн ингэж байгаа. Би ингэж тооцоолсон, ингэсэн гэж айгүй их л тэгж бодож ирсэн шүү дээ. Тий тухайн үедээ тэгэл давш туулдаг юм биш шүү дээ. Тэгэл өөрөө үзчихэж л тэр чинь хаширч маширч тэр өөрийнхөө хувь тавилан хийгээд явдаг юм байлаа л гэж боддог шүү. Тэр үедээ бол ингээд юу тийм хансаад байх юм болох байх шүү дээ. Туулах өстой үзэх өстой үзээ явсан гэж би бол яг тэгж боддоо шүү. Яг өнөөдөр нэг амар харамсаал би статистиктай байсан, ингэстай байсан ингээл нэг тэгдэггүй шүү дээ. Яг та зөв тэргүүл одоогийн энэ мэдрэмжээрээ яг одоогийн туршлагаараа мэдлэгээр ариуна сүрийг өнөөдөр энэ жил ч юм уу үүсэх байсан хэрвээ өмнө байгааг бол яг уу тухайн үед би тэр зоргоороо л би ариуна сүрийг би болгосон юм байлээ л дээ. Одоо жишээлбэл би ингээд тэр үед хийгээгүй байлаа гэж бодъё. Одоо тэр Mercedes Benz-д яваагүй тий. Одоо тэр олон гадны том юмд ингэж зориглж хийгээгүй байсан бол за яг би ингээд нэг газар жижигхэн ингээ хөөрхөн ингээд ателье би болгоцсон мөнгөн дээр илүү концентрейт болоод одоо төвлөрөөл би өнөөдөр 10 төгрөгтэй байна. Энийг би яаж маргааш 20 болох уу гэдэг дээр илүү төвлөрж ажиллаад тэр гэгээгүйсэн бол би өнөөдөр ч би болоогүй ах байсан байж магадгүй шүү. Тий. Тэр чинь магадгүй би эдийн засгийн ч гэдэг юм уу өргөчлөө мөлөө хийгдсэн байж ч магадгүй. Гэхдээ зам өөр юм чинь тий. Би өөр шийдвэр гаргаа явцсан юм чинь тэх байсан байж магадгүй. Гэхдээ бас нөгөө талаар ариуна сүри гэдэг энэ брэнд зэрэнд бол би олоогүй. Тэгээд ингээд нэг амар гайгүй машин унтсан, амар гайгүй амьдралтай тий. Ингээд ер нь бол нэлээд тийм бүсгүй
байгаа мөртлөөсөө зүгээр л нэг юм ямарч гэдэг нэг юм уул муулын нэртэй нэг компанитай уул усны нэртэй нэг компанитай тэр нь их хүмүүс танигдаагүй нэг тийм хүн танихгүй мэдгүй тийм л хүн байсан байх та гэж бодчих. Төсөөллийн хувилбар шүү дээ. Тэгээ төсөөллийн хувилбар. Тэгээд магадгүй Монголын энэ олон брэндүүд ч гэсэн бас бий болохгүй байх байсан байх. Ер нь тухайн үед нөхө зүгээр манайх ч анх эхлээл ингээ хийж яхад нэг юм хүн гарч ирээд ингээд брэнд хийгээ явчдсан байж тээ гэдэг юм юг бас өгжлээсэн л да. Тухайн үеийн одоо 10 жилийн өмнөх залуучуудад гэх юм уу да. Тийм нэг мотивашн гэж л бодож штэ. Одоо тэгээд тухайн руу хоёлаа ингээд нэг эхлээсээ явж байгаа юм чинь тийм. Хойд ингээд яг эхэлчихсэн үеэ бодоход за бас тэгэхэд их хэцүү байсан шүү ч гэдэг юм. Эсвэл бол тийм үед айгуу гоё дэмжлэгтэй байсан шүү гэдэг нэг гоё сэтгэлд үлдсэн эхлэлийн цэг дээр тийм үлдсэн юм юу гэдэг вэ танд? Юу вэ гэхээр юу юм бэлээ? Тэр үед Монгол харьцангуй бүх юм шин байсан санагддаг. Louis Vuitton, LV, бла бла гэх брэндүүд чинь манад Монголд орж ирээд нэг удаагүй тий. Нэг 5 жил болцсон. Хэрглэж үзээд хүмүүс нь бас удаагүй. Брэнд сайн мэдгүй тий. Тэгээд нэг тийм юу л байсан юм шиг санагддаг шүү дээ. Ингээ хүн болгон мэдээллийн юм шин сонсогддог. Юм болгон шин сонсогддог. Тэгээд тэр чинь бас нөгөө хүлээж авах их гоё хүлээж авах. Тийм, гоё айгу хүлээж авч ирсэн. Одоо Mercedes-Benz Fashion Show гэж хэлэхэд хүмүүс тийм юм юу байдгийг л гэж хүлээж авч ирсэн ахгүй юу? Байхгүй, мэдгүй тий. Тэгэхээр чин энэ олгоныг дэмжчихсэн гэдэг хүмүүс бас айгу их байсан. Ингээ айгу гоё найс нөхдөөрөө ч вэ нүү, улсаараа ч вэ нүү ингээд байгууллага хамт олноороо ч гэсэн нэрээ ийм юм байд юм чи яасан гоё юм гэж айгу шин соргог хүлээж авч ирсэн. Тэгээ манайхан чи өмнө нэг ингээд гэлс нэг хүлээж аваад гэлс уудчихдаг хүмүүс тэгээд яг хөө тэр чинь ингээд нөгөө нэг одоо бол хүн болгон мэддэг болсон. Фэшнийг ингээ ийд юм байна, ингээ явчихдаг юм байна гэдэг бүх хүн нэг ерөнхий жижигхэн төсөөлтөд олчиж байгаа шүү дээ. Тэгэхээр нөгөө нэг за гэдэг нэг юм болцсон байж магадгүй. Одоо болоод жишээлбэл тий. Гэхдээ бас нөгөө талаар энэ бизнесийг илүү ойлгоод бас ингэж гарч ирэх ёстой юм байна гэдгийг мэддэг хүмүүс бас их болцсон. Анх бол бүр яах ёстой юм. Фэшн гэхээр ингээд нэг гоё модел гарч ирэл гоё загвар өмсүүлээл яваад ахыг хэлээд байдаг юм уу? Тэгээ энэ яг яаж бизнес болтын гэдгийг ерөөсөө бүр ямар ч төсөөлөлгүй л хүмүүс хэлсэн шүү дээ. Одоо бол харин энэ модел гэдэг чинь бол бизнес юм байна. Энэ шоу гэдэг чинь өөрөө бас бизнес юм байна. Цаана бизнес байд юм байна штэ гэдгийг илүү сайхан ойлгоод байгаа л гэж харж байгаа штэ. Гэтэ бас яг ойлгоог хүмүүс зөндөл байгаа л та. Тий. Кофе авах та. За би энийг ингээд бариад тий энийг хатаа идэх үү? За тийм. Тоос сурагч тийм ажиллаад нэгэн чимээтэй байгаа шүү. Тийм байна. Окей. Одоо сайхан оролцож ирсэн. Фэшн шоунуудыг яриулна. Би нөгөө нэг тантай ингээд өмнө яриад тэгж байгаад ингэдэг тэр нь юм байдаг. Би одоо нэг ч удаа шоунд оролцож үзег байгаа шүү. Тий. Гэтэ ингээд өөр агиох гоё ингээд зургуулж төсөөлж бодож явдаг байхгүй. Их гоё санагддаг шүү дээ. Оцооч. Тэё. Харин агчийн төсөөдөр нь хизээ байлаа. Таны 4 сарын 5 дөө. 4 сарын 5. Тэр ч сар гаруй өнгөрцөн шүү дээ. Тий. За баярлалаа. Цайлаа. Бисээ. Хоцоо ихтэй болцсон нэг танд нэг хоолны өртөө байна да хизээ тэгж хэллээ гэдэг нөө төрсөдрөө очиж одоо тийм. Тийм шүү дээ нэрээ. Тэгэхээр ингээд
харахад тий. Цаг ямар хурдан өнгөрцөн ба шүү. Би бараг л өчтөр саяхан л болж байгаа юм шиг санагдсан шүү дээ. За гоё хоёлоо хоол иднэ гэж тэгжсэн чинь. Тэгээ сайхан дулаарч юм да. Гоё юм шүү. Өнөөдөр бүр халуун нэлээ өнөөдөр ч нэлээ халах юм л юм ба. Өнөөдөр нэг халахгүй юм билээ. Өчтөр амар байсан. Өнөөдөр цаг агаар дээдл нь Улаанбаатарт бол 10 хэдтэй байсан баха. Өчтөр чинь бүр 27 мал өрсөн. Шүрсэн л гэсэн шүү дээ манайхан. Манай охтод байсан. Так чи энэ Мика юу ачвал их зүгээр. Энийг л гаргаад. Окей. Энийг л гэдэг. Таны энэ ингэр дээр соён бий явж шít. Хаднах ингэр дээр. Тийм шүү дээ нэрээ. Тийм шүү дээ. Уянчээ үлгцэн байсан шүү дээ. Би энийг хаана өгч өгөө гэсэн. За ямар түүхтэй соён. Энэ хөрх мааз цэвэрхэн игдсэн. Бол доороо гэхдээ нэг юм бадамлынхаа. Тийм, бадамлынхаа нэг гоё эмхтэй өн зүгстэй соён юм шиг харагдуулж шít. Тийм. Бадамлынхаа ч их гоё билэгдэлтэй шүү дээ. Бурхны юу гэдэг суудалтай. Тийм. За энэ ямар учиртай юм? Жижигхэн тайлбар юу? Энэ зүгээр хүн надад бэлгэлсэн. Нэг мундаг том хөрөнгийн биржийн хүн бэлгэлээ. Тэгээд танаа брэнд ингээд бас манай дээр ингээд IPO гаргаад яваараа гэж айгу бэлгшээж ийм гоё үг хэлээд өгсөн шүү дээ. Тэгээд би бүр вау гэж ингээд зүгөөд яваад. Тий. Одоо IPO хөрөнгө оруулалт гэснээс нэрээ сая тэгж бодод. Одоо таны бизнес гэх юм уу таны ажил болвол ингээд зөвхөн Ариуна гэдэг хүнийх гэхээс илүүтэйгээр улстай аяга холбоотой шүү дээ. Ялангуяа одоо нүг та шинэ тутам гэж ярьж байгаа шүү дээ. Анх брендийг үүсгэж хахад энэ бол шинэ ойлголт байсан. Одоо ч гэсэн ингээ олон улсад гарна гэдэг бол шинэ ойлголт тий. Шинэ ойлголт гэхээс илүүтэйгээр улстай бас анхдагчдын инээр орох хэрэгтэй байхгүй. Орох хэрэгтэй ч гэж орно юм чи угаасаа. За яг манахаас кашмирын брэндүүд гарч байна. Гэхдээ яг одоо дэлхийд Gucci шиг ч байд юм уу тий, Louis шиг ч байд юм уу эсвэл ийм том брэнд Nike шиг ч байд юм уу мэдгүй эсвэл бүр Common гэвэл тий. Ийм брэндүүд бол Монголоос гараагүй л байгаа шүү дээ. Тэгэхээр эн чинь нэг фэшн гэдэг англиар нэг хараад үзэх юм бол таны энэ хижаб брэнд бизнес ч өөрөө олон улсад гарах юм бол Монголын анхдагч юм гоё нэр үүсгэх. Тэгэхээр яг ийм тохиолдолд бол хамтаараа бас оролцоо сайтай байл те. Одоо яг ингээд нээлттэй компани байгаад ард иргэдэнд дэмждэг, өөрсдөө хэрэгэлдэг те. Одгоо тэгчиж явах хэрэгтэй юм шүү. Тийм. Зүгээр яг ингэж харж байгаа. Манай Монгол улс өөрөө дэлхийн хамгийн үнэтэй түүхийн эд материал дээр зүгээр сайхан ингээд туучаад гიშгээд ингээд явж байгаа юм байна уу? Тэр нь юу вэ гэхээр манай сайхан мал аж ахуй тий тэрнээс гарч байгаа үс ноос арь шир тийм ээ. Энэ болгон чинь дэлхийд хамгийн үнэтэй материалд орж байна. Тий арь ширээр хийгдэж байгаа цөмх гутал одоо энэ хувц хунар за тэгээ ноос ноолуураар хийж байгаа энэ даав мав энэ бүх төрлийн сүлжмэл бүтээгдэхүүн, драпн бүтээгдэхүүн за нэхий гэдэг ингээд энэ их үнэтэй материалуудыг бид нар яах ёстой вэ гэхээр өнөөдөр эцсийн бүтээгдэхүүн болгоод энэ дэлхийн зах зээл дээр нийлүүлвэл биднэрт одоо ингээд нэгсэндээ газраа чухаадах хэрэггүй юм болов гэж би харддаг штеп. 3 сая хүнийг бол яаж ч баян сайхан амьдруулах боломж айлч талаараа бол байна. Бүр харуулаа зараад амьдрсан ч бид нар бүр өнөөдөртэй тэрийг л гоё маркетинга зөв хийгээд сайн хүмүүст ойлгуулад гаргах юм бол энд одоо бид нар бол нэр алтан дээр алмаасан дээр суусан хүмүүс байхгүй юу тэгээд энийгээ бид нар зөвл хийх ёстой л гэж би боддгийн. Энд юу хэрэгтэй вэ гэхээр бид нар тодорхой хэмжээний маркетингийн төсөв бид нар энэ дэлхий дээр цацах ёстой. Гаргаж цацаад авч явах одоо гаргаж тэрийг сурталчилж, зөв сурталчилж, олон улс зөв таниулж ээж, зөвч гэдэг ахын байхгүй зүгээр таниулж ээж гарах хэрэгтэй байхгүй юу? Тэгээд энийг л хийхгүй байгаад байдیں۔ Бид нар ингээд айгүй их продукт хийчээд тэрийгэ зөв сурталчилж чадахгүй байгаа л ингээл үнийн хямдруулаад тэгэл 20-30 доллараар л зараад байна шүү дээ. Энэ бас яг эцсийн зорилго бол байж болохгүй л гэж харж байгаа юм. Тэгэхээр одоо зарим улсууд ч гэлдэггүй ер нь одоо энэ олон улсын фэшн ситинууд чи юу гэж харж байгаа нэхэрэ фэшн дизайн гэдэг бол өөрөө тухайн улсын нүүр царай гэж хэлж байна. Тухайн улсын бас философи илэрхийлээд. Тэгээ манай монголчин ч өөрөө бас тэгдэг шүү дээ.
хувцаар нь ухтаж ухаанаар нь үд. Тэ гэдэг ийм үг байна. Энд чинь юу хэлж байна вэ? Хүний хувцлал гэдэг чинь тухайн хүний ухаан, тухайн хүний барьж байгаа баримтлал тэ тэр бүх юмыг харуулдаг шүү. Тэр хүний бас өөртөө анхаардаг байдал. Юунд ач холбогдол өгдөг гэдгийг ч хараад байна. Тэ яаж одоо тэр хүний лайфстайл нь ямрын гэдгийг ч бас хараад байна. Тэ тэгэхээр чин тийм гоё ийм гоё философитой хүмүүс өөртөө байж энийг яг л амьдрал дээр яг зөв хэрэгжүүлэл явах хэрэгтэй харагдаад идэх юм. Тэгээд бид нар уг нь энэ салбараа л их дизайн, энэ фэшн дизайн үйлдвэрлэл бол хангалттай одоо бас айгу болчлоо шүү дээ. Манай том гоё кашмир одоо энэ арь ширний үйлдвэрүүд чинь ерөнхийдөө бол бас хөөрхөн учраа болчлоо. Бүгд ингээд ерөнхийдөө хідэн ч тоогоор хамаагүй ямар ч дизайн хийгээд гаргаад борлуулахад бэлэн болчлоо. Гол нь одоо бид нар борлуулалтынхаа сувгаа сайнаар нээх гэж би хараад байгаа хгүй. Сайнаар гэдэг нь юу вэ гэхээр нэр хүндтэйгээр өндөр өртөгтөө яг зарах ёстой үнийн дагуу зарагдах хэрэгтэй байхгүй юу? Тэрнээс зарах ёстой үннээсээ бид нар доогуур зарчаад тэрийгээ бид нар амжилт хийж бас хамаагүй яриад иж болохгүй болов гэж боддгийн. Бид нар бол одоо ийм үнэтэй продакшн дээр сууж байгаа хүмүүс гоё сайн чанартай мэгэл. Чанартай сурчлага хийгээл. Загварч өөрөө креатив буюу бүтээлч ажил шүү дээ, тийм. Тэгэхээр чи бүтээлч ажил хэр одоо үн цэнтэй үнэлэгдэх вэ гэдэг чинь харцсангүй ойлголт тийм. Өөрөөсөө за юу гэдэг юм. Түүхийд үйлдвэрлэлийн шат дамжлагыг бол энэ тэдэн грамм орсон бол ийм үнэтэй өртөгтэй гэж гараад ирж болох байх. Бүтээлч ажлын өртгийг бол тодорхойлох ямар ч боломжгүй. Өөрөөр хэлбэл хязгааргүй үнэлэгдэх боломжтой гэсэн үг шүү дээ. Тэр энэ бүтээлч ажил хэр сайн хэр одоо юу гэдэг амжилттай тухайн бүтээгдэхүүнд орсон бэ гэдгээс хамаарат л одоо үнцэн таны хэлээд байгаа нэмэн өртөг те эцсийн бүтээгдэхүүн ч юм бол гайхалтай болох боломжтой юм. Одоо бас дэлхийн одоо лакшери зах зээл чи өөрөө зүгээр хувцсыг өнөөдөр хэрэглэе гэж харахаасаа илүү агуулгах талаас нь хараад байна л да. Би энийг юуны төлөө өмсөж байгаа вэ гэдгээ бид нар ч өмсдөг болсон хүмүүсийн тоо их байгаа. Тэгэхээр бид нар тэр хүмүүст хүрмээр байгаа байхгүй юу? Миний одоо харж байгаагаар бид нар тэргүй хятадыг, энтхийг одоо туркуудыг дийлсэн хямдхан дийлсэн их тоо гаргаж чадахгүй шүү дээ. Масс бүтээгдэхүүн байхгүй. Масс бүтээгдэхүүн бид нар хийж чадахгүй байхгүй юу? Хэдэн 100 мянгаараа бид нар үйлдвэрлэж чадахгүй байхгүй юу да. Тэгэхээр бид нар 10,000 ширхээ өндөр үнэтэй зармаар байна л гэдэг байгаа байхгүй юу? Өндөр үнэтэй зарахын тулд бид нар агуулгаа дээрэс нь нэмээд зөв танилцуулчих юм бол айгүй гоё ингээд яах таа байна л да. Тэр ниш одоо тий зах зээлийг хийх гэдэг юм л да. Яг зөвөр нэг үйлдвэрлэл энэ төр ч гэдэм үү олон тооны юмыг бол асуудлыг бол бид харин хамтын ажиллагаа шийдэж болно шүү дээ тийм. Яг тэгвэл тэртээ тэрнгөө бид нар нэг давуу тал байгаа. Яа бидний урд тийм. Айлаар бол уртлын айл маань тий. Тэртээ тэрнгөө маш амжилттай үйлдвэрлэж байгаа юм. Тэртээ тэргүү тэднүүстэй бид нар өрсөлдөж одоо тэгээ цагаа бараад ч хэрэггүй бид нар тийм хөдөлмөрлөх хүч их алга байна. Тэгэхээр одоо нэг ажил хөдөлмөр хийж байгаа 100,000 хүнээс гарч байгаа тэр продуктыг л бид нар өндөр үнэтэй сайн гоё зах зээл рүү тэр агуулганд ач холбогдол өгж хувцас худалдаж авдаг хүмүүст л хүрэх ёстой байна л гэж би харж байгаа байхгүй да. Тэрний төлөө тэр хүмүүсийн зах зээл тэр хүмүүсийн худалдаа авалдах орчин руу орохын тулд тодорхой хэмжээний яг тэр сектор дээр нь тоглолт хийх хэрэгтэй шүү дээ. Тэнгүүд бид нар ч одоо шууд ингээл дамжаал ингээл ямар зах дээр бараа бүтээгдэхүүн боловсруулах гэж байгаа биш болохоор чинь хэцүү. Тэрэн дээр тэр яаж цуг руу ордгийг, яаж тэр лөө орж бид нар ингээд үн цэнтэй зарахын гэдгээ одоо бид нар хэний ч одоо ингээд шууд пумпаа ингээд хийж чадахгүй, угаасаа хийж чадахгүй байгаа болохоор л өнөөдөр болох гарч чадахгүй байгаа. Энэ олон залуучууд, энэ олон брэндүүд, энэ олон мундаг гоё юм хийж байгаа залуучууд бүгд л олон улсын зах зээл дээр гарах юмсан, юмаа үн цэнтэй зарах юмсан. Би ийм гоё юм хичээд энийгээ би өнөөдөр $100 биш $1000 зарах юмсан гэж байгаа залуучууд Монголоор нэг байгаа шүү дээ, тий. Тэгэнгүүт энэ хүмүүсийн чинь ингээд яаж гарах ёстой вэ гэхээр л одоо нөгөө нэг тэр сувг руу орно, тэр сувг руу орохын тулд бид нар тэр хүмүүстэй нэгдүгээр тэр сувгийнхаа хүмүүстэй нэгдүгээр тоогдох. Хоёрдугаарт бид нар мөнгөний төлөх, тий. Тэгээд
эхний 1 2 3 жил төлжээж л бид нар гарч ирнэ. 3 жил тий тасралтгүй. Тэгжээж бид нар зах зээл дээр өөрсдийнхөө одоо нэг юм за би энийг ерөнхийдөө мэддэг болчлоо шүү тий. Одоо ингээд хидэн ингээд хүмүүс мэддэг болчлоо шүү. Тэгэхээр бид нар өөрсдөө бас ингээд хөрхөөн бас ингээд толгойж ажилтдаг хүмүүс юм чинь чааштай ингээд тэрийг аваа явах боломжтой л гэж би харж байгаа байхгүй юу тий. Уг нь тэгэхээр нөгөө нэг тэр нэг эхний 1 3 5 жилийг л ингээд бид нар давах хэрэгтэй харагддаг. Тий. Тэгээ тэн дээр ч гэсэн бид нар тодорхой хэмжээний төлбөрөө төлжээж л бид нар гарна. Одоо нөгөө нэг одоо олимпийн тамирчнаар л жишээ авлаа гэхэд тэр хүн чинь бэлтгэл хийж байгаа л хэдэн жил хийж байгаа тэр чинь одоо тэр медалаа авч байгаатай л ижлэх л байхгүй юу. Тэр бэлтгэлийг хийхин тулд тэр хүн чинь тэр цагийг, тэр мөнгийг, тэр бүх юмыг инвест хийж штэ. Тэрүүнтэй ажиллахын фэшн салбар өөрөө одоо энэ 3 4 жил нь нэгсэндээ тэр бэлтгэл юм байгаа л одоо юм л да уг нь. Дээрээс нь тэр тамирчны жишээн дээр бол тамирчин зөвхөн өөрийн арга барилаар бэлтгэл хийгээд байхаас гадна харилцан туршлага солилцоо, хууль дасгалжуулагч одоо өөр юуг судлах тий. Одоо жижиг юмнуудад оролцох тий. Амжилт гаргаад байна шүү дээ. За хоёулаа юу вэ? Шоунуудад оролцож исэн гоё юмудаас нь яри. Ер нь мэдээж та олон Mercedes-Benz гэдэг түрүүн хэллээ тий. Mercedes-Benz, Paris, Milan ч гэдэг юм ингээд олон юмнуудад орсон байгаа. Гэхдээ бас онцолж аваад нэг нь барьж аваад нэг гоё ингэж оролцож илоо. Ийм ажлууд энэ одоо нэг шоунд оролцоо тий. Ард нь хийгдчихэд тэгээ газрууд бас ингэж одоо хамтарч магадгүй ажиллаж исэн газрууд шийдлүүд нь юу вэ? Хамгийн гол юм концепт шүү дээ тий. Концепт нь юу вэ гэдэг нэг бүгд танд бол маш их байгаа. Тэгээд бүгдээрнгийн яриул угаасаа амжихгүй юм чинь. Нэг нь бас онцлоод яриад өгч. За байц. Ер нь бараг нэг 10 гаруй юмд оролцсон юм бэ нэлээ. Яг ингээд fashion runway шоугаар. Тий. Тэгээд за бодъё. Аль нь илүү кул юм гээл. За яг хөө сүүлд бид нар чинь нэг Shaman гэдэг сэдвэр загвараа хийсэн шүү дээ. Тэр концепт болохоор ямар учиртай юм бэ гэхээр би өөрөө 2008 онд нөгөө нэг диплом ажиллаа хийгээд яжсан миний тэр сэдв баггүй юу? Тэр үед эхэлсэн сэдв. Тэгээд тухайн үед чинь манай нөгөө профессор доктор маань айгүй мундаг тийм профессор байсан. Миний одоо дипломыг удирчсан багш. Тэгээд тэр ч өөрөө айгүй мундаг хүмүүс нэ. Айгүй их ном уншдаг мундаг. Тэгээд тэр хүннийг юусоо би давсан сэдв олж чаддаггүй байхгүй юу? Тэгээд явж агаад самсаргүй бас нэг ном зам уншиж ингэж тэгж явж агаад энэ Shaman гэдэг юм сэдвийг олж аваад тэгээ ингээ бөө тий ингээ энэ ер нь ямар учиртай энэ ер нь яагаад юм гэдгийг юу яриад байгаа энэ одоо тий тэгэл одоо сүнс мүнс гээл энэ хүнд онгод тэнгэр буудаг энэ төр гэдэг юу яриад байгаа энэ одоо тэгээ яагаад ийм заавал юм сонио хувц хүмүүстэй тий энэ хувц нь яг ямар учиртай яагаад энэ гэдэг ингээл нөгөө нь яагаад гэдэг өөрөөсөө асуусаар агаал тэрийгэ хайж ингэж номын санд суугаал ингээл юм уншиж явсаар агаад бараг 20-д улсын энэ Shaman-ы талаар хувцсны талаар тэр Shaman-ы талаар уншсан байдаг байхгүй юу? За. Мэдсэн. Тэгсэн чинь бүр сүүлдээ нөгөө чинь тэр юмдээ аявих ороод за бүр тэр судалгаагаараа Монголд ирээд Монголын нэг тухайн үед би нэг танилцчихсан бөөгийн холбооны тэргүүн гэдэг нэг ахтай танилцаа. Тэр ахаас чинь бүр дээр үеийн бас баримтат гоё кинонууд аваад, бичлэгүүд аваад, зургууд аваад тэрнээс чи өөрийнхөө сонирхож байгаа бүх юмыг асууж аваад. За тэгээд Германда буцааж очоод юу яагаад баахан номын сан сууж агаад нэг ном уншсан чинь 1980-ад оны үед нөгөө нэг археологоор бас тэр бөөгийн тийм шарил ухаад гаргаж ирсэн герман юм археологч үт юм байна. Тэрний талаар олж уншаад тэгээд ингээд уншиж жагаад ингээд ясан чинь нэг музей байдаг. Тэр музейд тэр хувцс нь байдаг гэд. За бүр очоод ингээд нөгөө музей нь хааны ингээд гэсэн чинь манай Бремен дэш үл яах вэ? Оо за. Яарсан уу? Тохиолдол. Бүр тэгээ бүр гайхаад би бүр ингээд энэ одоо зөв үний юм байх та. Энэ одоо би одоо буруу олж уншина гэж амаргүй. Энэ одоо дээр үеийн л ном л байна л да. Гэхдээ за юу ч гэсэн очие гэдэг нөгөө Бременийхаа нөгөө тэр байгаа музейг нь ч мэдэхгүй байгаа байхгүй. Би бүр амьдралаа анх очиж үзэж. Тэгээ очиад үүднээс нь асуусан чинь
тухайн үед археолог хийгээд явж исэн тэр хүн нь тухайн одоо намайг очсон жил байна шүү дээ заяа. Тэр музейн захирал байсан гэ одоо чи. За. Бүр аюу гоё. Тэгээд нэг юм Монгол оюутан ирсэн тантай уулзах гээд байгаа юм байна. Ингээ шаман наманы талаар ингээ диплома хийх гэж байгаа юм байна. Гинэ гэдгсэн чинь нэг юм буурал толгойтой өвөө гараад ирсэн, өвгөн гараад ирсэн. За. Тэгэл намайг хараад бүр гайхаад бүр ингээ чи яагаад ийм сэдв рүү аруу яав ив гээл. Тэгээ өөрийнхөө тухайн үед биччихсэн тэр туваад нөгөө нэг археологийн судалбар хийгээ явж исэн. Тэг киногоо өгөөд тэгээд надад өөрийнхөө бичиж гаргаж ирсэн. Бөөгийн талаар, хувцсны яг талаар, бүр хэрэглэлийн талаар намаа өгчсэн байхгүй өөрөө гартуулаад. Тэгээд айгүй том юм олдвор одоо олж авсан. Тэгээд тэрэн дээрээ толгуурлаа хувцаа хийж ирсэн байхгүй юу. Тэгээд яагаад тэгээд энэ зүгээр яг хөө тэр сэдв маань юуг би хэлэх гээсэн сэдв бэ гэхээр хувцас тэгвэл өнөөдөр халуун хүтэн одоо энэ сансар гариг энэ гал мал одоо хөв хүтэнд өмсдөг хувцас хүртэл бий болчлоо тий. Өнөөдөр гой ганган гэхээсээ илүү ийм олон талаан хэрэгцээг бас ингээд хангасан хувцснууд бий болчлоо. А гэтэл хүний нүдэнд харагдахгүй нэг ийм ертөнц бас давхар оршоод идэг юм байна тийм үү? Тэгвэл тэрнээс бас хамгаалдаг хувцс гэж байж яага болохгүй. Тэгээ бас тэрнийг бид нар өдөр тутмын яага хэрэгжилж болохгүй. Тэгвэл яагаад энэ хүмүүс ингээ гээгүнтэй явж аваад асуулт орчдөг ч гэдэг юм уу, ингээд дээдгийн ч гэдэг юм уу. Энэ сэдв намайг амар хөндөд. Тэгээд хувцас өөрөө сүнслэг. Yes. Тэр юуг л гаргаж ирсэн. Тэгээд тэр диплом ажил маань ер нь айгуу гоё байсан. Тэгээд манай багш ч гэсэн өөрөө хэлжсэн. Тэгээд энэ бол одоо хувцас одоо дараагийн нэвүүд одоо дараагийн шатандаа гарлаа гэж хэлжсэн. Тэгээ тэр одоо миний одоо диплом ажлын талаар манай профессор өөрөө Италитай айгүй том конференцд орохдоо ихтгэл тавьсан. Тэгээд ингээ маш олон хүмүүсийн сэтгэл төрсөн гэж өөрөө дараа надад хэлсэн. Тэгээд би тэр итгэлээ хамгийн сүүлийн үг нь хувцас бол дараагийн шатанд гарлаа гэдэг ийм үгээр дуусгасан. Тэгээд бүгд заал айгүй том алга ташсан ингээд надад хэлсэн чи би баг тэр нь надад бүр ингээ айгүй том шагнал болж байсан аахгүй юу. Тэгээ энэ сэдв надтай ингээ манай бас тухайн үеийн багш маань бол надад тэгж хэлжсэн аахгүй юу. Хүн айгүй сайн диплом ажил хийчих юм бол насан туршдаа тэр чиний гарын үсэг болдгоо гэж хэлжсэн. Тэр бүр яг үний юм бэлээ. Тэгээ одоо яг энэ сэдвүүл намайг ингээл бариад идэг ч гэх юм уу одоо нэг юм юунд оролцсон. Тийм л байна да. За тэгээд сэдв ингээд явангуутлаа. Тэгээд сая 2024 оны өвлийн загвар маань шаман гэдэг энэ үгээрээ өргөжлүүлээд хийсэн. Өөрөөр хэлбэл нөгөө бодод санаж яваадсан нөгөө нэг энэ дотор байгаадсан юмараа та 23 онд хийгээд 23 онд презент хийгээд презентацийн тэргээрээ нөгөө нэг Париста бид нар чинь нөгөө нэг яцсан шүү дээ. Энэ битүү юм байна. Тийм байна тий. За тэгээд тийм. За тэр фэшн шоунд оролцоход одоо хэрэг ажлууд болж зүгээр ер нь цухас дуртаач те ер нь одоо ингээл за концепт тодорхойлцсон хувцас юмаа бэлдэнэ гэдэг чинь бэлтгэл ажлын хугацаа, үйлдвэрлэн те хийн гэдэг чинь хугацаа. За тэгэл одоо сурчлагаа одоо нөгөө контентуудаа бэлдэн те. Тэгээ очиод оролцсон ранвей хийн те. Тийш үү. Айгу ер нь бол зүгээр яг хүн ингээл голон сэдвээ олж авч загварынхаа им хийх гээд байгаа яг нэг гол ингээд нэг юм технологи барьж авна гэдэг айгу хэцүү байдаг аахгүй юу. Тэгэл нэг тэгээд би яг нэг ийм юу бариад ингээ хийчихье. Ийм сэдв дээр ийм технологи хувцсны ийм технологиг бариад хийсэн илүү зохих юм байна гэдэг одоо зүг гэж бодсон гаргалгаагаа гаргаад авнаа л гэдэг чинь өөрөө айгүй их ажил болчиход идэггүй ер нь бол тэн дээрээ тэгэл гарчлал ингээд ширээгээ тойрол гүүгэлэн тэгэл байгаа л байна юу ч хийхгүй яваал байна тэгэл нэг юм сонио ингээд тий ер нь бол яг сэтгэлгээний энэ нөгөө нэг гол баг ажлын тийм хагас нь ерөөсөө энэ концепт байна шүү дээ. Үлдсэн нь бол яг явдаг л мануал процесс болчихсон шүү. Тэгэл тэр чинь нөгөө нэг яг уран бүтээл, гар ажиллагаа тий тэгэл яг ойдол модл скор энтер гээл давуу материал гээл хүн яг нэг юм барьж авах юм аа л ингээл ячих юм бол тэгэл нөгөө
дээс бол гой хөврөө авчдаг л да. Хамгийн одоо ур чадвар шаардсан гол юм нь яг энэ сэтгэж гаргаж ирэх юм байна шүү дээ юм бол тий. Одоо өөртөө ч гэдэг юм уу энэ хавьтай байгаа хүмүүстэй жоохон шинэлэг гэдгээ би энэ нь надад илүү одоо таалагдсан тэр юмот барьж авах нь аягүй чухал юм байна. Тэгээд тэрнээс цаашаа болоод яг мэдээж эрэг нөгөө мөнгө санхүү энэтрээ гэл бүхэл юм бас хэрэг болно. Яг зөв. Тий. За тэгээд олон улсын зах зээл дээр юмаа танилцуулахын тулд ч мэдээж эрэг асар өндөр зардал гардаг. Тэгээд тэр болгоныг бас одоо би болгох гэдэг ажил чинь өөрөө бас яг хэцүү юу юмас ядаргаатай ажил шүү бас. Тий. Одоо ер нь та ингээд хамгийн дургүй хэсэг. цаашид ингээд дахиад шоунуудад оролцсон. Та бол энэ ч нэг угаасаа таны ажил, таны дуртай салбар учраас ингээд байнгын шин содны сэтгэл ингээд юмнуудаа хийгээл яваалаа. Хамгийн их шаардлагатайгаа одоо яг яхааргүй яваа орчлоо шүү дээ. Дэмжлэг туслалцаа. Одоо ер нь юу дутагдаад байна ариун агчд. За бид нар дутагдчихсан нэг юм байсан. Тэр нь хамгийн чухал юм нь юу вэ гэхээр бид нар өөрсдөө гэсэн агенттай болох. Одоо ялгүй юмыг гаргаж ирэхийн тулд заавалжгүй менежментийн баг тэр агент тэр ажлыг гадны агент ярьж байгаа шүү дээ. Тэрийгээ бид нар бий болгоцсон байхгүй юу? Одоо маш олон брэндүүд, маш олон дизайнерууд энэ дэлхий дээр шүү ганцхан монголч биш. Өөрсдөө гэсэн нэг агенттай болох юмсан гэдгийг өсч мөрөөдөж ажилдаг байхгүй юу? Тэрийгээ манайх бол бий болгоцсон. Өөрсдөө PR агенттай болсон. Хоёул тийш нэг салхины жоохон нөмөрт болж юм. Энэ ямар салхитай байна. Харин тий аягүй салхитай. Тэгээд тэрийгээ бол бид нар хийсэн байхгүй юу? Тэгэхээр чинь асар том юмыг бид нар амжуулчаад байна шүү дээ. Уг нь нөгөө өөр хүмүүсийн хүсээд хийж чадахгүй байгаа юмыг хийцэн байхгүй юу? Энэ олон жилийн хөдөлмөрийн үр дүнд нэг тоогдсон гэх юм уу да тий. Агент гэдэг чинь зөвхөн ингээл ганцхан нөгөө нэг юу биш. Хаста. Цэвэржүүс усыг ашиглаж байна гинөө. Алло, инхүү. Аягдл ус цэвэршүүлдэг юм шүү дээ. Тийм байна тий. Нөгөө Батцэндар гинөө. Би одоо буруу санаж зөв санаж энэ байгууламж ч өөрөө MCS-тэй холбоотой шүү дээ. Тэгээд MCS ч бас энэ аягдл усаа яадаг дээрээ. Өвийн хавьд зогсож байгаа тий. Энэ хавьдас салхихгүй ашгүй шүү дээ. За тэгээ. Энэ хавьд байх юм уу? За агенттай болцсон. Тий, агенттай болцсон. За. Бараг. Тий. За одоо харин Хоёлоо. агенттай болцсон. Тий, агенттай болцсон. Баггүй юу? Тэгэхээр эн чинь өг нь нэг тэр болтлох зарлаа бид нар гаргаад хийгээд энэ хооронд бүтээгээд унж тусаад уйлж майлаад хийчлээ шүү дээ тий. Тэгээ одоо ямар байгаа гэхээр энэ агентуудтайгаа тууштай сайхан итгэлийн дагаад тий ажиллах чухал байхгүй юу? Тэгээд тэр л дутаад байгаа. Тэгээ тэр ажиллахад уг нь бол нэг тодорхой хэмжээний брэнд өөрөө нэг 3-5 жил яг тасралтгүй тэр зах зээл дээр өөрийгөө танилцуулаад тий жилдээ 2 коллекцоо яг сайхан ном журмын дагуу одоо бусад брэндүүд чиг одоо Yoji Yamamoto шиг гэдэг юм Kenzo шиг жишээлбэл одоо жишээлбэл бусад улсын дизайнерууд чинь бас л тэгж байгаа шүү дээ тий яг л ингээл өөрсдийн гэсэн агенттай болоод тэгэл тухайн нэг газраа л яг жилдээ гаргаж байгаа коллекцоо танилцуулаа явдаг. Тэрнээсээ бид нар захиалгаа аваад захиалгынхаа тоо ширхийн дагуу яг сайхан үйлдвэрлэж өгөөл ингээл явдаг процесс ахгүй юу? Энийгээл бид нар одоо хил амгүй хийгээ явчих хэвээр. Нэг 3-5 жил. Тэгжээж зах зээл дээрээ тодорхой хэмжээний харилцагчтай болоод нөгөө тодорхой хэмжээний харилцагч нь захиалгаа хийгээд одоо ингээд загвараас нудалдаж авах нь шүү дээ. Тэгээд одоо би дэлгүүр дээрээ эндээс одоо 100 царай, эндээс 10 зарыг, эндээс 1000 зарыг гэдэг ингээд захиалгаа өгөнгүүт тэрний дагуу бид нар үйлдвэрлээд явуулах нь шүү дээ, тийм үү? Тэгээд нэг 3-5 жилийн дараа болоход тодорхой хэмжээний олон захиалагчтай болоод тэр нь нэгэсэндээ тэрнээсээ олж байгаа ашгаараа тэр шоу муугаа хийх, маркетингаа хийх, ингээд үйлдвэрлэлээ хийх, эхний нөгөө нэг сампл загвар гаргах те, эхний runway шоун дээр гарах нөгөө нэг загвараа бүтээх ажлынхаа хөлс, сурталчилгааны хөлс, юм хаманд оролцох тэр бүх хөлсөө тэр төлбөрөө олчих
чадaltaй холбогдол юм байна л да. Тэр болтол ямар ч брэнд болол одоо дэлхий дээр гүрийгээд байж ах хэрэгтэй байхгүй юу та. Тэр чинь нөгөө тэрийг л одоо хийх хэрэгтэй. тий. Тэгээ би нөгөө нэг бас мэддэг мэдээлэл дээр үнслээ ч юм уу. Тэгээ таны яриан дээрээс ингээд бодлоор за агент байна. Агент бол олон улсад гүүр болох нь шүү дээ. Яг одоо танаа брэнд болоод олон улсын одоо баерууд ч юм уу, олон улсын хамтын ажиллагаанд гүүр болно. Тэр шоу танилцуулах тий. Загварыг сурталчлан ч гэдэг юм уу. За тэгээд дээрэс нь мэдээж одоо энд Монголд хийж байгаа ажлууд байгаа шүү дээ. Гэх мэтлээ ингээ юмнуудыг базаад ерөөхдөө бодоод үзэхлээр мэдээж таны зорилго бол олон улсад гарах тий олон улсад одоо яг ингээд загвараа бүр илүү модонд оруулах ч гэх юм уу тий одоо тийм л зорилгыг бодоод явж байгаа болов уу гэж бодож байна. Тэгэхээр чи тэр хүртэлх процесс бол нэг их амаргүй бас нэлээх кост буюу зардал өндөртэй процесс болох гэдэг шүү дээ. Тий. Маш их зардал өндөртэй процесс. Өөрөөр хэлбэл бид одоо ийм кофений хаягийг 1000 ширхгийг үйлдвэрлэлээ зарах гэж байгаа асуудал биш. Тэгээ магадгүй 10 янзын загвар маш урт хугацааны нэг загвар л одоо нэг концепт босох гэж ямар их юм болдог вэ гэдгийг сая шамаан дээр ярьлаа шүү дээ. Тэр маш олон ийм концептуудыг гаргаж ирж танилцуулж агаад аль нэг нь одоо хит болох гэдэг ч юм уу тий одоо нөгөө нэг дуу хит болно гэдэг шиг. Тэгэхээр нөгөө нэг ийм талаас нь би бодоод төсөөлөд байна л да. Тэгэхээр айгүй их зардал өндөртэй энэ процесс яваад байна. Энэ процесс амжилтанд хүрэх тэр хугацаанд бол дэмжлэг их чухал болох гэдэг чинь зүг. Тий. Өөрөөр хэлбэл хамтарч ажиллах байгууллагууд тий. Энд чинь нөгөө нэг одоо хаан чадсан бид нар чи одоо эхэндээ бол мэдээж зэрэг дандаа л Монгол гэдэг л нэр гарна шүү дээ. Тэгээ нэг ариунаа сүрийгээл хүн болгон шууд панк гэж хэзэлчихгүй шүү дээ. Тэгэл энэ нэг Монголын хүн гээл тийм л одоо харагдаж байгаа. Тэгээд мэдээж зэрэг бид нэр тодорхой хэмжээнд сайн л сурч сайн л байхыг хичээж байгаа юм чинь. Тэгээд олон улсын зах зээл дээр гарч байгаа бусад байгууллага, бусад хамт олон ч гэсэн өөрөө өөрсдөө энэ фэшн салбарын тайзан дээр өөрөө өөрсдөө сурталчлах бас монголчуудаа ч гэсэн энэ нийгмийн хариуцлагын хүрээндээ ч гэдэг юм уу те Монгол брэндээ гаргаж ирэхэд нь одоо гаргаж ирж шүү бид нар те гэдэг энэ юг бас энэ ард түмэнд бас өөрөө өөрсдөө тийг сурчлах компаниуд байж болно шүү дээ. Астай хүрсэлтэй ч гэдэг юм уу. Тийм газруудтай бол ер нь тийм л газрууд л гарч ирд юм байлээ л да. Бусад одоо улсуудын дизайнеруудын одоо юун дээр ч гэсэн ингээ анзаарч байхад ихэнхдээ л тийм байдаг те. Бусад ямар нэгэн тухайн улсынхаа нэг томоохон компаниудтай бол ингээл гоё тэр компани өөрсдөө улсдаа бас өөрсдийнхөө нэр хүндийг ч гэсэн айгуу сайхан авч явж ард түмэндээ тогтох тэр ажиллагааг бол тэгж хийдэг юм байна лээ. Гадны орнууд ч гэсэн яг л энэ жишгээр явж байгаа. Яг энэ жишээгээр л явна тий. Өөрөөсөө өөр юм байхгүй. Тэрийг нь бүр улс нь бүр бодлохоор дэмжиж өгчдөг юм байлээ. Одоо бусад улсуудыг ингээ анзаараад тахад би ч тэгэл янз янзын л улс улсын янз янзын хүмүүстэй уулзаал ярилцаал явж байхад бол аюу тийм байгаад байгаа байхгүй. Яг юу вэ гэхээр улсаас нь ямар нэгэн том брэнд одоо олон улсын зах зээл дээр гарлаа гэхэд тэрийг дагаад маш олон туслах үйлдвэрлэлүүд бол хөгжиж идэг. Одоо даавны үйлдвэр одоо юу гэдэг те тоног төхөөрөмжийн үйлдвэр юу гэдэг юм бүх л ингээд тэрийг дагсан юмнууд хөгжиж идэг юм байна. Одоо ингээд зөвөр нэг брэнд дээр жишээл ярил л да. Одоо нэг Японы ч гэдэг юм уу нэг Солонгосын нэг брэнд одоо гарч ирэх гээд олон улс дээр ингээд тэднээс захиалга олон улсаас захиалга авдаг болчлоо гэхэд тэрний товчийг үйлдвэрлэж байгаа газар нь гэж ахт захиалга ихтэй болно үстэй. За тэгэнгүүтээ тэрний даавыг нь үйлдвэрлэж байгаа үйлдвэр нь захиалга ихтэй болно тий. Ч гэдэг юм ингээд тэгдэм байна л. Тэгээ тэрийгэ дагаад одоо магадгүй зүгээр сайхан зургийг авч өгж байгаа студ хүртэл ажилтаа дарагддаг тий. Ажил ихтэй болдог ч юм ингээд дам дамаа нөлөөлнө шүү дээ. Дам нөлөөлдөг юм гоё юм юу сектор юм байна шүү дээ. Тэгэхээр чинь энэ чинь уг нь бол айгүй том сурчлагын юм салбар. Тэгээд их гоё төвшин сурчлагддаг. За тэгээд дээрэс нь улс нь тэрийгэ яадаг вэ гэхээр ийм жижигхэн одоо ингээд стартап ч гэдэг юм уу иймэрхүү компаниуд ийм брэндүүдээ олон улсын зах зээл дээр гарч ирэхэд нь нөлөөлсөн том компаниа хүртэл татврын талаас нь ингэж гоё урамшуул өгч ингэж дэмждэг. Бас
А яагаад гэвэл нийгмийн хариуцлага сайн хийсэн болохоор энэ компанийг ингэж урамшуулъя ч гэдэг юм уу. Эсвэл бол ингээд тэр юунуудаа яадаг юм байна л дээ. Одоо тэгж нөгөө нэг том компаниудаас урамшуулдаг. А тэгэнгүүт том компаниуд нь жижиг компаниудаа татаж гаргаж иргэх сонирхолтой байдаг. Энэ чинь нөгөө нэг бодлогын зохицол яриад байгаа юм л энэ л юм байл л дээ. Тэгжээж л нөгөө нэг том компаниуд нь ч гэсэн ингээл ёо энэ жилийн жилд нэг ингээл мөнгө гуугаал явж идэв гэдэг ийм надеэл болсон ийм залхацсан ийм стилтэй биш дэмжих дуртай байдаг бүр. Тим нэг юм системийг нь бий болгож өгөөд нь шүү дээ. Тэгэхээр эн чинь нөгөө нэг дэмэндээ дээсэрчэндээ л цөмөрөө ингээл хамтлал одоо олон улсын зах зээл дээр ингэж л гарч ирдэг юм байна л да. Бусад улсын том улсуудын жишгүүдийг ингээд анзаараж ахад. Манай дээр жоохон тэр талын юм дутуул байдаг гэж хардаг. А ерөнхийдөө бол ингээд за яах уу гэдэг юм нэг үгээрл. Яваад идэг харагдаад идэг. Тэгээд эсвэл одоо өөртөө хийх гээд идэг тэрийг те. Нөгөө нэг бүгдийг өөртөө хийх одоо шаардлагагүй юм байна. Уг нь мэрэгжлийн эзэмшээд явж байгаа одоо над мэтийн иймэрхүү хүмүүсөндөө аа штэ. Тэднээс тэр боломжуудыг ингээд хамт сайхан ингээд яагаад тэр хүн ч гэсэн мундаг болоод явбал энэ устд нь хэрэгтэй л гэж би хардсан штэ. Одоо тэгээд тэрийг яагаад ингээд харахгүй байх юм гэлээ. Их жидүү авч ирсэн. Гүү авахгүй зөндөө оролцоо гэдэг. Тэгэхээр одоо энэ та зүгээр саяны бас ингээ гаргалгаанууд гарч ирж байна л да. Санаачлалууд гэсэн гарч ирж байна л да. Гэтэ ер нь бол бас шууд цохоод оноод хэлвэл улсаас бас ямар дэмжлэгүүд байвал зүгээр байгаад байна. Энэ зохицуултыг нь агай зөв хийгээд өчөх ёстой болов уу гэж бодож байгаа шүү дээ. Одоо заавчгүй тэр хүмүүсээс мөнгө авахгүй алстаа намайг ингээл явах болгон дэмжээч гэдэг ингээд байгаа та биш ээ, тий? Зүгээр энэ бодлогоо зохицуулалтаа айгүй гоё энэ том бизнесийн байгууллагуудтай ойлгуулад, тий? Тэр том бизнесийн байгууллагуудаа буцаагаад иймэрхүү брэндүүдийг гарч ирэхэд тусалсан газарт нь ийм урамшуулах системч гэдэг юм уу, шагнах ард түмэнд айгүй гоё одоо ойлгуулах тэр арга барилуудыг нь их гоё яах хэвээр. Тэгэнгүүт одоо хүмүүсийн жишээл одоо нэг жишээл бодъё. Одоо нэг сүүний компани одоо манайхыг спорт хийсэн байлаа гингүүт тэр сүүг илүү авч удагч гэдэг юм уу те. Ард түмэн чинь дуртай болчт юм байна л да. А эн чинь нэг бас ингээд Монголынхаа нэг юмыг гарч ирэхэд нь бас тусалсан шүү. Энэ газар чи эднийх чи их зөв удирдлагатай газар юм байна гэж авч уудаг юм байна л да. Усын ч юм уу тийм ээ. Тэр жишгийг л одоо Монгол бий болох хэрэгтэй болов гэж бодоод байдаг байхгүй би. Тэр хүмүүжлэгч гэх юм уу те. Тэр системийг уг нь нэг тийм янз янзын систем аягүй сайн бий болт юм байл шүү дээ уг нь. Гэхдээ энэ зөв тал руугаа одоо ялчихлаа. Жоо хостэрчсэн үү яасан зүгээр үү? Зүгээр гэж. За фэшн юм байт юм байж. Та бол Германд амьдарч ирсэн. Тэгээ Герман школтой хүн. Монголд сүүлийн олон жил амьдралаа тий. Ингээ анзаараад одоо бол таны Герман школ бол монголчдсан байгаа тий. Тэгээд Монголд амьдраад ингээд явж хаад эргэн үний хувьд. Одоо энэ бас бидний энэ санаачлага гэдэг тэгээд контент тим зорилго бас байна л да. Одоо өөрөөр хэлбэл таны салбар дээр та санаачлагуудыг гаргаад ирлээ шүү дээ. Одоо зүгээр ердийн амьдралд тий бухимдал одоо энэ хотод амьдрахад ч гэдэг юм уу тийм мэдээж олон асуудлууд байна. Аль нэг нь нэгэнд нь танд бодож идэг юм санаачлага энэ ингэчүүл болно болчих гээд байгаа юм шүү дээ гэдэг ч юм уу санаа шийдэл юмнууд байдгүй. Ямар ч байсан яаж ч хэцүү байсан Монголоо юугаар ч салихгүй гэдэг маш олон хүмүүс байдаг. Тэгээд энэчнээ ингээд утаатай төгжрэлтэй одоо ингээд зүгээр явж байгаа бүдэрч унаад өдгөө шалбалцдаг байсан ч гэсэн хайртай. Тэ энэчнээ байдаг юм хүмүүс байж та одоо болтол тэ байгаа л энэ хөрх юм. Гадагшаа яваад ажил хийгээд мөнгө олоод гэр орноо тижээгээд явж байгаа хүмүүс ч гэсэн Монголдо буцаад ирээд тэгж амьдрахыг хүсэж байгаа. Уг нь айгүй амархан л юм санагдаад байдаг шүү дээ мэдгүй яагаад ч юм тийм энийг зүгээр нэг хийх сонирхолтой байгаа юм болов уу гэж жоохон хардаг. Тэгээд энэ утаамтаа ер нь бол хамт одоо Германд суралцаа төгсөөд ирсэн бас нэг оюутнуудтайгаа нэрээ сууж яхнаа аюух тэгдэг байхгүй. Утаан л алга болчвол бусд нь одоо дүүрчих гэдэг нэг юу. Дүүрх нь юу те одоо хүлэн зөвшөөрё тий. Хүн
цэвэр агаараар л амьсгалал амьдрмаар байна л гэж айгүйх ярьж байгаа сонсогддог. Тэгээ тэр ч гэсэн бас яг надад ч гэсэн байдаг л да. Тий. Тэгээд одоо хувийн хөвшлүүд, байгууллагууд бас харин бас овоо ухамсартай болоод иргэн тойрноо гоё болгодог болсон байна тий. Тэгээд энэ чинь ингээд хүрээгээ тэлээл явчих хэвээр ингээл тий ингээд. Тэгээд иргэн баян бол улс баян. Тэгэхээр чин одоо манай монголчууд айгүйх ингэж бас айгүйх ингээд юунууд ингэж энэ хувийн хөвшлийг хувь хүнийг дэмжихгүй. Одоо ингээд Үүний яс сайхан нүмертэй юм бэ. Юу дэмжихгүй ч гэдэг. Одоо ингээд дэмжинэ гэж айгүйх ингэж сонсогдоод байгаа байхгүй юу? Одоо ингээд нэг юм нийтийн эрх ашиг гэж ярьж байна. Нийтийн эрх ашиг чинь л одоо тэр хувь хүн бий болгоод байгаа юм болов уу гэж хараад байгаа шүү дээ. Тэ? Тэр шүү дээ. Тэ. Тэгэхээр одоо тэр уг нь болол ингээд тодорхой хэмжээний юмаа хийгээд бас ингээд тууштай байсан юм мундаг залуучуудыг болол бас жоохон тэгэл бас дэмжээд явчих юм бол уг нь болол Монгол хурдан хөгжих баха. Хурдан хөгжиж штэ. Уг нь стол алга мэд эргүүлэх мэтэл хүччих юм шиг санагддээ штэ. Хаяа нэг тийм нэг гоё өдөр ирэх ёстой гэж боддог. Тий. Нөө хойлоо ярианы ихэнд бас би хүндчихсэн. Яг эмэгтэй бизнес эрхлэгч гэдэг талаас нэг асуулт зайлшгүй асуувал дуусахгүй болол яг дутуу юм орхичод байгаа юм шиг санагдаад байна. Тэрний юу юм гэхэлэр яг зүгээр та анх бизнес хийгээд ингээд юу гэдэг энэ салбарт бизнес гэхээс илүүтэйгээр энэ креатив ажил хийж байгаа. Гэтэ яа харахгүй л энэ креатив ажил нь цаашаа улам хөгжөө явахын тулд бизнес олж иж л явна шүү дээ. Тэгээ явж хат яг эмэгтэй гэдэг талаас чаленжууд, сорилтууд хэр байсан? Ер нь асуудалгүй байна. Одоо ер нь эмэгтэй бизнес эрхлэгч нар ер нь ямар байгаа? Та нэг бас та ч төлөөлөл хүн шүү дээ. Зөв ер нь бас байр суурь юм хэлэхэд ер нь асуудалгүй байна уу? Яаж юм? Үгүй яг одоо зүгээр нөгөө эмэгтэй хүн чинь угаасаа байглаасаа хүүхд гаргадаг, хүүхдээ гаргана тэжээ нүсгэн тий. Ингээл ийм юмнууд бол мэдээ зэрэг л энэ дэлхийн бүхэл эмэгтэй хүмүүс тулгарч байгаа. Хэрэгтэй хүн ч гэсэн ялгаагүй хүүхдтэй болж байгаа. Тэ тэр чинь тэгэл бас л тэр хүний төлөө л ажиллаа хийж байгаа. Гэхдээ яалтчгүй нөгөө мөөмөө хүлдэг болохоор тий бас арай жоохон завтай гэх юм уу. Тэгээ тэр талаасаа бол байж магадгүй. Бага тий. Гэхдээ бид нар энийг заавалчгүй нэг амар одоо ингээл гендер гэж ярих тусмаа л энийг илүү их ялгааг үүсгэж байгаа юм болов уу гэж бас боддог. Тэгэхээр илүү зүгээр л одоо сайхан ажиллаа хийгээл одоо бүгд л ажилласаг хөдөлмөрчл байгаад тэгэл зөв гэж бодож байгаагаа ер нь тууштай сайхан хийгээл явах чухал юм болов гэж хардсан шүү дээ тий. Тэрнээс үүшнэх одоо яг вэ одоо тэгээд хүн болгоны өөрсдийнх нь арга барил гэдэг баг тий. Ямар нөхцөлд ямар тохиолдолд тэр хүн өөрийгөө эмгтэй гэдгээ илүү мэдрээд тэгээд тэрэндээ шаналаад идэгин тий. Өөрөөс нь гаргаж байгаа шийдвэр нь л юм болов гэж би бас жоохон хардаг. Мэдээж яриг тийм байгаа ах уу сул байгаа байлгүй ах уу ингээд суул жоохон хүч муутай. За тэгээд бас жоохон аимхаа гэх те. Эрэгтэй хүн чинь илүү жоохон зоригтой, илүү жоохон биенийхээ бираар бас жоохон чинь арай илүү бас эрсдэл хүлээж авчаад байна, даачаад байна тийм чадвар нь өндөр шүү дээ. Тийм. Тэр бол байлгүй ах уу. Гэтэ тэрийг заавалчгүй ингээл харж үзэх гээд байгаа юм биш үү? Энэ зүгээр юм шүү гэж байна. Угаасаа л юм тий. Энтэй одоо маргаж чадахгүй тий. За. Ойлоо ингээл жоохон ярахад л ер нь бас цаг болчихж шүү дараа. Тий. Ямар ч сан. Тий. Тэгээ ямар ч сан баярлалаа ихчтэй. Тэгээд таны саний ингээд зүгээр ингээ яриануд боловч санаачлаа шийдлүүд яваад байна шүү дээ. Одоо ингэжээвэл энд нэмэртэй байна, тэгжээвэл тэгэх гэдэг, тэгдэг те олон улсын жишг гэл. Тийм байна. Тэгээд ажилт нь амжилт хүсээ. Ер нь таны өглөө ер нь нэр яаж эхэлтий? Өглөө дээр хүүхдээ сургуульд нь хүргэж өгөхөөс эхлэв. Болж байна да. Нэг өглөөгөө тэгээд хамт эхлүүлсэнд баярлалаа. Зүгээр баярлалаа. Харин гоё сонирхолтой сэдвээр ярьлаа. Айгүй нөгөө мартчихсан сэдвүүдээ айгүй сэргээж ярьлаа. Таач тэгээд уулзсан болгонд л айгүй фэшн салбарын хүн ч тэгэл фэшнлэг байх юм. Би ч одоо тантай маргааш нь уулзна гэдээ өмнөх өдөр нь үсмсээ засуулаад. Айгүй бэлтлээ шүү дээ. За болж гэнэ. Тэгэхгүй болвол одоо нөгөө нэг
түрүүн та ярьж хуцаар нь угт мөгт гэдэг хуцаар маань угтах гэдэг яг үгээд та хамаг гайгүй хуцаа хайж яг ч тийм байдаг. Чи ч угаасаа л ингээл яг гоё чимш хуцаа ямар гоё болцсон юм бэ гэдэг. Яагаад ингэсэн. Тий. За тэгвэл яваад ажиллаа гоё амжуулаад. Тийм баярлалаа. Гоё амжуулаад ирээрээ. Тэгээд ер нь цаашдаа гоё хамтрах юмнууд нэгдүгээр гарна. Хоёрдугаар бас тодорхой хэмжээнд энэ яриаг маань бизнесийн ч гэсэн үтсэн болвол үтсчил байх хэрэгтэй. Тэгээд бас манай ариун агчтай бүтээлч ажил дээр нь дэмжиж ажиллахад бол бүх талаар нээлттэй зү. Нээлттэй. Тийм. Одоо бол гоё айгүй flexible surprising тийм концептууд бол бас байгаа шүү дээ, тий. Бага. Зарим нь бас мэдээж ярьж болохгүй, тий. Тэр болгон дээр хамтраад ажиллавал асар их боломжууд байна да. Тэгээ би ч өөрөө бас медиа юм маркетинг борлуулалтын учраас одоо бид нар сэлсээ сайн өөр юм байхгүй. Сэлсээ сайн ёстой, Монголоо айгүй гоё үн цэнтэй байлгах ёстой. Тэгээд тэр нэг дэлхийн тогтцсон жишгт зөв орох ёстой байхгүй. Тэгэхгүй нэг ингээл алгасч малгасаал өөрөөсөө нэг юм сэргэлэн царайлахал одоо тэгээд ах хэрэг байхгүй. Тэгээд яг хийхстэй юм хийгээл явбал айгүй гоё амархан л чадвар шүү дээ. За баярлалаа. За баярлалаа. Амжилт хүсье. Тэгээ за амжилт. Амар салхитай болоод Тийм байна. бороо мороо орох гээд байна.